Бид өмнөх нэвтрүүлгээрээ капиталтай холбогдолтой, түүний мөн чанар, түүнтэй холбогдолтой зах зээл олон зүйлийг үзсэн. Харин энэ удаа зах зээлийн нийгэм дэх хууль зүйт ёс. Түүн дотор эмх журам гэж юу вэ гэдэг талаар ярилцах болно. Хууль бол нийгмийг зохицуулдаг, парламентаас батлан гаргадаг бичмэл хэм хэмжээ юм аа. Улс орны иргэн бүрийн одоо дагаж мөрдөж явах ёстой бичиг баримт. Олон нийтийн санаа бодлоор түшгэлсэн хөгжил рүү биднийг хүрэхэд юм болдог тийм 90 саруулдыг журмуудын хууль гэж ойлгох нь илүү зохистой. Тэгэхээр хууль гэж юу юм бэ? Гэхдээ ер нь энэ дэлхий дээр хуульгүй юм гэж юм байна уу? Гэхдээ тэгвэл энэ хүний нийгэм өөрөө хуульгүй оршин тогтнож болох уу? Хүн ер нь хуулийг гаргадаг юм бол тэгээд хэн маань энэ хуулийг гаргаад хэн маань хэрэгжүүлэх ёстой болж байна? Гэтэл нөгөө нэг хуулийг батлах гэдэг хийх гэдэг нөхөр маань зөвхөн өөртөө ирэх ашигтай хууль гаргаад байвал яах вэ? Амун дээрээс нэмээд хуулийг хязгаарласан хууль байж болох уу гэд энэ нэвтрүүлгийг тойрсон олон асуулт байгаа. Эдгээр ээдрэл төвхтэй олон асуудлуудыг би зөвхөн энэхүү нэвтрүүлгээрээ хөнтөх гэж байна. Энэ бүх асуултанд хариулахын тулд хитрхи их онлын шинжтэй, зайлшгүй үзэгч таныг уйдасан маш их олон уйтгартай тэрхүү хуулийн текстүүдээс зайлсхийж аливаалгахтанд сонирхолтой энгийнээр хүргэхийг хичээлээ. Үзэгч таалан сойрхон уу? Энд хууль байхын улмаас ингээд байгаа юм биш. Харин байгалийн хууль ноёрхож байгаагийн улмаас л ингээд байгаа юм. ертөнцийн хуйлгүй юм гэж нэгэ хинч байдгүй аж. Тэгвэл хүн төрөлхтний хууль хизээ гарч ирэвэ. Бид бүхэн ярьдаг шүү дээ. Хүн төрөлхтний нийгмийн агуу хуульчд гэж. За хамгийн анхнаас нь дурдах юм бол Вавилоны Хамурти, за мөн Афины нэрт төрийн зүтгэлтэн Солон, амун дээрээс нь нэмээд Спартын хуульч Ликур гэдэг. Хамурапийн хаан Шамаас бурхнаас анх хуулийг хүлээн авч байгаа нь. Энэ бол хүмүүст анх удаа бурхан та нар өөр хоорондын харилцаагаа өвгөр зохицуулаарай гэж хэлээд хуулийг өгч түүнийг анх хүлээн авсан хүн бол Хамурапи гэсэн домог дээр үндэссэн эртний Вавилоны баримл юм. Тийм ээ, хүн төрлөختөн байгалийн иргэшээлээс гараад соёлт нийгэмтэй уулзсны 3 гэрч. Бид бүгдийн соёл иргэншилтэд тулгарсны тулгын 3 чулуу болсон. 1-дүгээрт Афины шинжлэх ухаан, түүний философи. 2-дугаарт Иерусалимийн шашин, 3-дугаарт Ромын эрх зүй. Тэгвэл Ромын эрх зүй үүсэх үеэс өмнө хүмүүс асуудлаа яаж зохицуулдаг байсан юм бэ? Бид бүгд яриад байгаа тэрхүү Афин, Иерусалим, Вавилон гэдэг байгаа чинь дөнгөж саяхны үе шүү дээ. Гэтэл хүн төрлөختний хамгийн анхны хөгжлийн хүн болсон Homo sapiens үүсэд бараг 50,000 орчим жил болсон гэж байгаа үстэй. Тэгвэл тухайн үед хоёр хүн хоорондоо маргалдах юм бол асуудлыг хэрхэн шийдвэрлэдэг байсан бэ? За үлгэрт бол амархан шүү дээ. Шийдэх маш амархан. Хэн нэгэн эзэн хаан дээр альсгүй маш их ухаантай нэгэн бэр дээр очиод асуудлыг шийддэг. Гэвч бодит амьдрал үүнээс арай өөр байлаа. Ямар ч улс үндэстэн, отго аймаг, жижигхэн бүлэглэл энэ зүйлийг хийж болно, энэ зүйлийг хийж болохгүй гэсэн табу оршиж байсан. Табу буюу энэхүү хорой цэр нь ихэвчлэн ёс суртахууны юм уу шашин шинжтэй байсан. Хүний амьдралыг маш олон дэг журмад зохицуулж яадаг 4 журмад. Тухайлбал шашны хэм хэмжээ, гоо зүүн хэм хэмжээ, соёлын хэм хэмжээ, өөр харилцааны соёлоор ямар 4 журмууд үүдээ. Айгүй олон зүйл зохицуулж байгаа. Гэхдээ эдгээр дотроос хамгийн эцсийн болоод хамгийн өөр нөлөөтэй дэг журмаас ахиулсан хууль гэж хэлдэг юм л та. Тэгвэл бид бүгдийн тэрхүү яриад байгаа Хамупр, Солон, Ликур нар ерөөсөө энэхүү олон улс үндэстнүүдийн дундууга табу нарыг нэгтгээд бичмэл хэлбэрт оруулсан байна. За тэгээ өнөөдрийн бид бүгдийн гаргаад байгаа хууль ч гэсэн энэс нэх ялгараагүй шүү дээ. Хууль гэдэг бол цөөн хүний дур зориг, эсвэл цөөн хүний хүсэл мөрөөдөл биш. Хууль гэдэг бол олон хүмүүсийн хамтаараа шийдвэрлэж байгаа тийм хэм хэмжээ. Тийм ч учраас өнөөдөр хууль тогтоогч гэдэг бол ард түмний төлөөлөгч. Ард түмэн өөрсдөө төлөөллөөр дамжуулаад өөрсдөө үйлчлэх хуулийг тогтоож байгаа гэж үздэг. Хууль гэдэг бол эрх мэдлэлтний гаргасан тушаал заавар биш. Хувь хүмүүсийн нийтээр хүсч байсан зүйл байх ёстой. Тэгэхээр бид бүхэн дээр харлаа. Хууль гэдэг заавал нийтээр хүсэж байгаа зүйлийн хариуцлага гаргадаг тэрхүү зүйл байх ёстой юм байна. За гэтэл харамсалтай нь амьдрал дээр нийтээр биш, цөөн тоо. Айлсгүй нэг хэсэг бүлэг хүмүүсийн эрхшгийг хамгаалсан хууль биш хууль гарч ирж байна. Хууль бол ер нь зөв хийгдсэн байна уу гэдэг дээр бас эргээд бас тэрийг харж явах хэрэгтэй юм шиг байгаа юм. Тэгэхээр хууль батлаадсан гэсэн тэр хуулиуд нь ямар хууль батлаа хэн яаж байгааг нь ард түмэн ерөөсөө мэддэггүй шүү дээ. Ер нь ямар хууль гараад ямар нь хэрэгжээд амьдралд хэрэгцээтэй хууль өнөөдөр батлаа суугаад байна уу батлаагүй байна уу гэдгийг бид нар бас мэддэггүй шүү дээ. Хууль хизээ хүмүүсийг хамгаална. Тэр цагт хүмүүс хуулийг хамгаалтанд авдаг юм а гэж.
Тэгэхээр бол одоо Монголд бол хүмүүс хуулийг бол хамгаалтанд давж, үгүй энэ хуулийн энэ заалтыг өөрчлүүлэхгүй шүү. Энэ бол бидэнд таарч байгаа юм шиг. Нэг ч одоо дуу аваа гарахгүй шахуу байгаа явдал бол нөгөө талаас бол яг хууль дээдлэх үндэсний сэтгэлгээ сайн төлөвшөөгүйтэй холбоотой баг. Нөгөө талаас гаргаж байгаа хууль маань бол хүний эрх хэрэгжүүлэг хамгаалах тал руугаа одоо сайн явж чадаагүй, хуурай хоосон, тунхгийн шин чанартай сайхан үзэл санаануудыг зүгээр биччихдэг, хэрэгжүүлэх механизмыг хийдэггүй ийм хуультай учраас тэр хууль бол амьдралд хэрэгжиж ард түмний зүрх сэтгэл тусаж ард түмэн тэрийг хамгаалтанд авах тийм эрмэлзэл сонирхол бол бий болоогүй байгаа юм. Нэгэнд хүмүүс өөрсдөө хуулийг бичмэл болгож байгаа учраас за бичмэл болгож байгаа гэж хууль тогтоогчноор тэрхүү хуулиндаа ямар нэгэн цоорхоо үлдээх аль эсвэл өөр үг үсэг нэмэлт зүйл заалт оруулах маягаар зөвхөн өөрсдийн эрх ашиг хамгаалсан хуулийг гаргасаар л байна. Та бүхэн сайн ажиад байгаа их хурл дээр энэ ямар гишүүн ямар хуулийн төслийг санаачилж оруулж ирж байна. Зарим нь бол сонирхлын зөрчид хөдөлгдөөд ороод ирж байгаа. Өөрийнх нь компани үйл ажиллагааг дэмждэг ч юм уу. Эсвэл өөрийнх нь өрсөлдөж чиглэн компанийг хорих юм хуулийн төслийг хэрэгжүүлэх ч юм уу. Эсвэл зөвхөн энэ уул ус ой модны сав газраар байгаа лицензүүдийг бүгдийг цуцалж явж байгаа дараа нь эргүүлээд өөртөө авах ч юм уу. Иймэрхүү санаа бодолтойгоор зарим хуулийн төслүүд хийгдэж байгаа. Гэхдээ энийг ганцхан иргэдэл та бүхэн л харж ажиж илрүүлж чадна шүү дээ. Хуулийн дагуух бүх юм зөв байдаггүй. Грантын талхны гайхамшигт машин номнос. Уг нь зах зээлийн үйл явцад төр хөндлөнгөөс оролцох эсвэлтэй. Дэлхий өөрөө иргэдэг. Жамтай юм зүгээр л жамаараа урсч байхад төр ямар нэгэн хууль гаргаад хөндлөнгөөс нь оролцоод иж болохгүй. Зүгээр л laissez-faire. Зөнд нөрх. 14 дугаар Людвиг Францын хаан байсан. Тэр бол өөрийгөө наран хаан гэдэг айгүй тийм ертөнцийн төвд альва юмны төв гэж ойлгоод бүх юмд орох хутгалыг хүсдэг хаан байж яг манай өнөөдрийн төр шиг те зах зээлийн харилцаанд байгаа доо төр шиг. Тэгээ нэг удаа худалдаачтай би та нарт яаж туслах вэ гэсэн чинь. Гэхдээ та бид нарт туслая л гэж бодвол зүгээр л зөнд нөрхтэй яагаад ч хэрэггүй зүгээр л орчих. Дэлхийн аяндаа иргэдэг шиг те зах зээл өөрөө явт юм. Яг тэрэн шиг зах зээлийн хууль гэдэг бол өөрийнхөө механизм өөрийнхөө хөшөөрөөр л явж идэг ч гэдэг. Мэдээж хэрэг зах зээлийн хууль нүдэнд харагдахгүй. Гэхдээ тэр өөрөө юу хүмүүсийн хооронд харилцаж байгаа тэр өмчийн харилцаа тэрүүгээр дамжаад юу арилжааны хэрэгслээр дамжаад өөрөө цаагаараа явж идэг ч гэдэг. Төрийн хууль юу албан ёсоор цаасан дээр нийтлсэн дүрм журмаар явдаг бол зах зээлийн хууль нүдэнд харагдахгүй. Гэхдээ юу нийгэмд бий болж байгаа тэр капитал хөрөнгөөр дамжиж өөрөө юу биднэрт мэдрэгдчихэд гэж гэдэг. Тэгээд заавал нэг хууль гаргах гэдэг юм бол зах зээлийг хамгаалсан хууль гаргал та. Аливаа хуулийн үндэс шалтгаан нь хүний төрлөх эрхэл байдаг. Энэхүү төрлөх эрхийг хамгаалж чадвал сайн хууль, харин зөрчил муу хууль. Өмчлөх эрх гэдэг бол тэрхүү өмчлөх эрхээ өөрөө захин зарцуулна. Цаашид өөрийн мэдлэр байлгана гэдэг хүний төрлөх эрх юм. Хууль ер нь яах гэж гардыг бэ гэж гарахаар ер нь төрлөх эрхийг хамгаалах гэж гардыг юм а гэж. Хүний амьдрах эрхчлөөтэй байх, өмчтэй байх эрхийг л хамгаалж явах юм бол энэ хуулийг сайн хууль гэж үзэх ёстой гэж. Харин хуулийг энэ гурван эрхт захируулах ёстой юм шүү. Энэ дэлхий дээр ихээс мэдлэгтэй авч гарч ирдэг тэр эрхүүдийг одоо тогтоож байгаа хууль маань хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа маань шүүн шийдвэрлэж байгаа ажиллагаа маань энд харшилж гин үгүй юу гэдгийг хамгийн нэгдүгээр тушаалбар болгож үзнэ гэсэн үг. Хууль гэдэг бол хүн бусдад хор хүргөхгүйгээр өөрийнхөө амьдрах болцоог хангадаг зүйл ах хэвээр. Либертар илэрхийлэл. Ер нь альва хүнийг чи өөрийнхөө зүйлсийг тэдэн төгрөгөөр зар гэж хэлэх нь тухайн хүний өмчтөг эрхэд халдаж буй хэрэг юм. Өөрөөр хэлэх юм бол тухайн өмч нь тэр хүний өмч биш бөгөөд аль хэдийн төрийн өмч болцсон гэсэн үг. Үнэхээр энэ өмч нь энэ хүний өмч мөнд юм бол тэр хүн тэрхүү өмчөө хэдэн төгрөгөөр зарах. Байлсгүй огт зарахгүй байх. Үгүй устгаа хийчихсэн ч тухайн хүний өөрийнх нь эрхийн асуудал шүү дээ. Барууны зарим сэтгэгчид бол энэ төрөг гэдэг зүйл бол өмдний товчийг яаж чадах уу? Байцааг яаж дарах уу гэдэг юм уу? Энийг ингэ заадаг хүртлээр бол томорсон. Энд ингэ томруулсан нийгэм бол дарангуй нийгэм буюу социалист нийгэм, коммунист нийгэм гэж ингэж томьёолж ярьдаг байсан. Социализмын үед бол хууль бол үндсэндээ 2 дахь 3 дахь зүйл байсан. Хамгийн түрүүнд дарган шийдвэр заавар намын одоо шийдэл гэдэг бол их чухал байсан.
Тийм учраас хуульд бол дээд хүчин чадал гэдэг ойлголт байгаагүй. Харин намын шийдвэрийг даргын хүсэл эрмэлзлийг хэрэгжүүлэхийн тулд хууль бол хэрэгсэл байсан. Одоо чөлөөт нийгэмд бол төр бол маш бага үүрэгтэй. Өөрөөр хэлбэл энэ үйлдвэрлэгч хэрэглэгч гэдэг хоёр л одоо хэсэгт хуваагдсан хүмүүс асуудлаа шийдээд яваад байх тэр бололцоог нь л эрхсэн хувь бүрдүүлж өгнөхөөс биш тэр технологийн бусад зүйлүүд нь бол төр оролцож болохгүй гэж төрийн оролцоог бол маш бага байх ёстой гэж ингэж үздэг. Тэгвэл дэлхийн нийтээр алдар нэрэн тархсан эдийн засагчд болох. За Нобелийн шагналт Людвиг фон Мизенс, мөн эдийн засагч Фридрих Хайк, мөн дээрэс нь эдийн засагч Милтон Фридман зэрэг энэхүү суутнууд нэг л зүйл дээр бүх бодлон давхцсан байна. Хууль улс төрчид эдийн засгийн харилцаанд ороход саад болж байвал сайн хууль. Харин үүнийг зөвшөөрч байх юм бол муу хууль гэсэн санаан дээр бүгдээрээ санал нэгдсэн байдаг. Тэгэхээр бид бүгдийн ярьж байгаа энэ сэдвтэй шууд холбогдох нэгэн номыг бичсэн. Та бүхэн харж байгаа хууль гэж номыг. Францын нэрт эдийн засагч Бастиа гэж хүн. Энэ хүн хуулийн хувьд олон том шинжилгүүд хийсэн соён гэгэрүүлэгчид хэлж болно. Энэ хууль хэмээх ном нь дэлхийн нийтэд алдартай ном. Тэгэхээр энэхүү ном өдгөө шинж чанараа алдаагүй бөгөөд харин манай нийгмийн талаар илүү тод өгүүлсэн гэж миний бие бодож байна. Ингээ та бүхэнд энэ номын хамгийн эхлэлийн үрийг унш сонирхъя. Тэрээр хэлэхдээ хууль завхарч дуусчээ. Төрийн цагдаагийн эрх мэдэлч үүний хамт гуйвжээ. Хууль нь жинхэнэ зорилгоосоо няцаа зогсохгүй бүр шал эсрэг зорилгод үйлчлэхийн тулд урайлан дуудаж байна гэж тодруулж хэлмээр байна. Хууль бүхий л төрлийн ховдог шунхайчуудын зэвсэг болжээ. Хууль нь өөрийнхөө шууд үүрэг болох гэмт хэргийг хянан бузар булай бүхнийг шийдэхийн оронд түүнийг төрөлжүүлж байгаагаараа өөрөө буруутан. Хэрв энэ бүхэн үнэн бол жухамхүү ноцтой баримт болох бөгөөд үүнд анхаарлаа хандуулахыг иргэдээс шаардах нь миний ёс суртахууны үүрэг билээ гэж хэлсэн байна. Тэгэхээр нэлийн жигшид зэвүүчж хэлсэн та бүхэнд мэдгэж байгаа баг. Яг үүнтэй адилхан төрийнхний гарт байгаа зэвсэг нь болсон иргэдийн өмнөөс чиглэж байгаа хуулийг манай монголчууд ч гэсэн мэддэг бөгөөд түүнд ёстой нөгөө хууль нь бол гуйл Монголын хууль 3 хоногтой гэсэн нэрийг өгч бүгдээрээ шоолон ярилцдаг. Зөвхөн хэдхэн хүний эрх ашиг таарсан байдаг учраас нийт олон түвэн тэртээ төргүй мөрддөггүй л байхгүй юу? Тэртээ төргүй мөрддөггүйгээс хойш тэрийн хууль бол гуйл болчдөг. Ингэж хуулийг өөрийнхөө зэвсэг болгосон улс төрчид бүх зүйл хуулийн дагуу байх ёстой. Гэхдээ би ер нь хуулийн тал заасан ажиллаа хийж байна. Найдасгүй бол бид нар чинь эрхцүүд нийгэмд амьдарч байна шүү дээ. Гэдэл нэх улиг болсон үгээ бас их төв царайтайгаар дандаа бид бүхэнд хэлдэг. Иймэрхүү юм яриад байгаа явдал бол өөрсдөө хуулийг хэрхэн залдахаа, хуулийн нөхцөлийг хэрхэн ашиглахыгаа мэдчихэл ингэж ярьж гин гэсэн үг л дээ. Улс төрчид төрийнхэн дүшмдийн гартай барьсан ганцхан зүйл нь хууль болохоор тэднүүс бүх зүйлийг тэр битгий хэл найс нөхдийн эхнэр нөхрийн хүртэл харилцааг бүгдээрийг нь хуулиар зохицуулах ёстой гэж боддог. Гэтэл нийгэмдэр байгаа бүхэл харилцааг хуульчлах ямар ч боломжгүй шүү дээ. Зах зээлийн нийгэмд бол айл болохоор төр юу зах зээлийн харилцаанд бол оролцох хоригддаг. Зах зээл өөрийн гэсэн бас дүрмж байна. Тэгвэл төрөөс хүчээр тогтоодоггүй. Зах зээл өөрийнхөө механизмаар дотроос нь өөрөө аяндаа бий болгодог тийм дүрм спонтанеос ордер гэж байдаг. Тиймээс эдгээр хүмүүст тохирсон хамгийн онц мэрэгэн үгс бол хэрвээ таны гартчин байгаа ганцхан зэвсэг багаж алах юм бол бүх асуудлыг шийдвэрлэх арга танд хадаас нь тарагдана. Гэхдээ үнэхээр бүх зүйл хуулийн захирагдах ёстой бол төрч гисэн хуулийн захирагдах ёстой биз дээ. Хуулийн заасан байна. Хүн нэгнээ дээрэмдэж болохгүй гэж хуулийн зааж. Зөв. Үнэгнээ дээрэмдэж болохгүй. Тэгвэл төрч гисэн иргэдээ дээрэмдэж болохгүй. Төр хууль цагаатаас гадна тэнд нөгөө төрд байгаа хүмүүсийн этик асуудал гэж байна. Этик ч өөрөө бас ёс зүйн дүрмгүй бас нэг одоо дүрм журам шүү дээ. Нэг юм одоо тэр харилцааг нь зохицуулж байгаа тийм. Америк ерөнхийлөгч Никсон гэж байсан. Тэр хүн нөгөө эсрэг хүчнийг нэг сонгуульд ялах гэж магадгүй гэж харддаг үднээс нь юу хийжсэн. Уцыг нь чагнажаас зөвшөөрлөг. Энэ бол нөгөө хувийн нэрчлэлөнд халдж байгаа тийм. Энэ нотлогдоод бол жишээ нь хогцорч ирсэн. Өөрөө тэгээ би буруу юм байсан байна. Алдаатай яж явж байгаа. Бас Унгарын мэлүүд нэг Европын нэг улсын нэг ерөнхийлөгч айгүй мундаг ард түмэн сонгоо гаргаад ирсэн чинь тэрний удам ухсааных нь дээд өвөгцгөн жилөө хүний эрхийг хилмигдүүлээд нөгөө нэг тий социалист үзэл санааг айгүй хүчтэй түгээжсэнийг нь гараад ирэнгүүт тэрийг мэдээд манай өөрөө богцорч бас тий манай өвдөц өөрөө энэ ард түмэнд айгүй хортой юм хийжээ эрхчлөөний эсрэг юм хийжээ. Тэгэхээр надад бол ерөнхийлөгч ямар нэгэн тийм ёс зүй байхгүй.
Монголд бол ийм асуудал байхгүй те. Өөрөөр хэлбэл ёс зүйгээ даахгүй байгаа улс төрчдийг шийтгдэг зогсоодог хүч нь бол өөр хууль байх хэрэгтэй юм л те. Хууль нь жинхэнэ хууль болж цөөхөн тооны хүмүүс биш бүхэл нийгэм бүх иргэдэд үйлчилж байхын тулд тэрээр эрхийн философи гэдэг зүйлээр шүүгдэж байх хэрэгтэй байна. Гэтэл харамсалтай нь манай хуулиуд эрхийн философиор шүүгдэж байна уу гэвэл тун ятмаг. Дээрээс нэмээд манай оронд эрхийн философи гэдэг зүйлийн уламжлалж байхгүй шүү дээ. Жишээлбэл хинтийн нурууны нэг 10 өвөрт тэр нэг хэдэн малтай маллал амьдарч яхад тэрэнд тэр нэг яг нийгэмд үйлчлдэг хууль гэдэг зүйл үйлчлэх үгүй юу? Хууль гэдэг чинь ерөөсө суурин амьдралд маш шингэмлэг байдаг тийм зүйл л дээ. Нэгдүгээрт, хоёрдугаарт хууль гэдэг чинь өөрөө заавал бичмэл байх ёстой. Тэр бичиг үсэх нь өөрөөр тайлбарлаж болдгүй нэгэн утгатай байх ёстой гэсэн их гол санаа байд юм аа. Хууль нэг мөр ойлгох ёстой. Тэр хууль цоорхой байх ёсгүй. Өчигхэн төдий таслалын лалдаа байх юм бол тэр утгаар чинь тэр одоо нэг хулганы чинээ нөхөр нь одоо уулын чинээ гэмт хэрэг залдаал гараад ирдэг гэсэн. Манай Монгол улсад яагаад эрх зүйн философи байдгүй юм бэ гэхээр хуулийг хэрэгэлцэж болдгүй байсан. Хуулийг цаанаас нь, наанаас нь, доороос нь, дээрээс нь, баруунаас нь, зүүнээс нь ч гэдэг юм уу, яагаад гарууч гэдэг юм уу, энэ хууль чи муу хууль байна гэж ерөөсөө хэлж болдгүй байсан. Энэ хуучин коммунист нийгэм үед. Яагаад гэх юм бол энэ хуулийг чи эсэргүүцэж байна. Коммунист хуулийг эсэргүүцлээ. Хуулийг эсэргүүцнэ гэдэг чинь юу гэсэн үг гэж хэлэхээр тухайн хуулийн заалтын талаар элдв талаас нь ярих аргагүй болдог. Эндээс хууль зүйт ёсны тухай ойлголт гарч ирдэг. Хууль зүйт ёс. Хууль гэдэг хоёр зүйл хоорондоо тис өөр. Хууль байна уу? Байна. Гэхдээ эрх зүйт ёс байна уу гэдэг дээр асуулт байна. Үндсэндээ шинжлэх ухааны хэлээр бол нэг rule of law, rule by law гэдэг ийм хоёр ойлголт байдаг л да. Нэг нь хуулинд захирагдах тухай, нэг нь хуулиар захирах тухай. Ийм хоёр ойлголт. Хуулиар захирах тухай ойлголт гэдэг нь бол юу вэ гэхээр эрх мэдлэгтнүүд хуулийн тусцаатаар ард иргэдийг шанадаг, айлгадаг, ичээдэг, хариуцлага тооцдог, захирдаг тухай яриад байгаа. Нөгөөх нь болохоор хуульд эрх мэдлэгтнүүд өөрсдөө захирагддаг. Хуулийн туслалтаагаар хүмүүс эрх чөлөөтэй байж чаддаг, төр засаг эрх мэдлэгтнүүдийг өөртөө үйлчлүүлж чаддаг тухай яриад байгаа. Тэгээ ийм хоёр ойлголт байна. Үнэхээр Гитлерийн Германы үед хууль нийгэмд яс үйлчлдэг байсан уу? Үйлчлдэг байсан. Гэхдээ Гитлерд өөрт нь үйлчлдэг байсан уу? Үгүй. Энийг нөгөө rule by law гэж хэлж. Хүмүүс хуульд итгэж өөрөө сайн дураараа үйлчлүүлэх нөгөө тэр хуулийн захирагдахаас гадна хамгийн чухал нь эрх мэдэлтэй, эрх дарахтай албан тушаалтнууд хийж байгаа бүх үйлд нь хуулиас гадуур байж чаддаггүй тийм нийгмийг л биднээс rule of law гэж ярьж байна. Rule of law буюу эрх зүйт ёсыг зүгээр нэг хуулийг дээдлэх тухай биш, харин цаана хуультай хуулийг, хүний эрх хэрэгчлийг хамгаалсан хуулийг дээдлэнэ гэдэг энэ зарчимдаар тулгуурласан байдгаараа бол энэ нийгэм бол их давуу юм аа. Тийм учраас цөлөөт нийгмийн үндсэн одоо гол одоо баримт бичиг нь бол үндсэн хууль байдаг. Үндсүүлэг тогтооч нь бол тухайн улсын ард түмэн байдаг, иргэд байдаг. Тэгээ энэ хамгийн гол нотлох нь хаана байдаг вэхээр аливаа улсын үндсүүл оршил хэсэг дээр байдаг шүү дээ. Манай үндсүүл оршил дээр байдаг тухайлбал Монголын ард түмэн бид Монголын ард түмэн бид улсынхаа тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг баттган бэхжүүлж хүний эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандинан өвлөж, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үүний учир Монгол улсын үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна. Тэгэхээр үндсэн хуулийг тогтоочнод ард түмэн байдаг. Ердөө хуулийг тогтоочнод төр байдаг. Төр гэдэг юм ард түмний төлөөлөл юм болоо. Гэхдээ тэр төрөөс бий болгож байгаа хууль бол өөр ард түмний тогтоосон, ард түмний бий болгосон тэр үндсэн хууль үзэл санаанд бол заавал нийцэж явах хэрэгтэй. Тэгэхээр хууль бол өөрөө хуультай, тэр хууль нь бол үндсэн хууль. Манай Монгол улсын одоо 92 оны үндсэн хууль бол энэ эрх зүйг дээдлэг гэдэг ийм ураатай энэ чиг хандлагаар бол Монгол улс одоо 20 жил явж байна. Гэвч Монгол улсад бол энэ rule of law буюу эрх зүйт ёсыг хэрэгжүүлэх, ойлгох асуудал бол зөвхөн сургалтын танхимд
танин мэдхүйн төвшөндөл явж байна. Хууль зүйн ёс ноёрхсон нийгмийн талаар Фридрих Хайк өөрийнхөө эрх чөлөөний үндсэн хууль номондоо маш томроо харуулсан байдаг. Хууль зүйн ёс ноёрхсон нийгмийн хууль ямар байх ёстой вэ гэж. Энэ дээр үндсэн 4 шалгуурыг тавьсан байгаа. Тэрээр энэхүү 4 шалгуурыг хэлэхдээ нэгдүгээрт хууль бүгдэд тэр дундаа удирдагч нарт хамаатай, хамгийн их хамаатай. Хоёрдугаарт тухайн хууль нь бүх зүйлийн дээр байх ёстой бөгөөд хуулийн дээр хинч байж болохгүй бүгд доор нь байх ёстой. Гуравдугаарт шүүх бие даасан хараат бус тэр дундаа улс төрчдөөс хараат бус байх ёстой. Дөрөвдүгээрт хууль гэдэг зүйл өөрөө гарахын тулд тэрхүү эрхийн философи гэдэг зүйлээр шүүгдэн гарах ёстой гэж хэлсэн байна. Хууль гэдэг бол хууны эрхийг чөлөө жирийн хүмүүсийн амьдралын хэм маягийг тэдний үзэл бодлыг хамгаалдаг хамгийн том баримт гэж. Шүүх гэдэг бол хүний эрхийн хэрэм цайзан. Ийм байдлаар ойлгох юм бол хуульч гэдэг бол хүмүүсийн хамгийн дотны найз нөхд нь болж байна. Хүн нийгмийн түүхэнд мэдээж хуультай байсан түүх зөндөө л дөө. Гэхдээ хууль зүйн ёс ноёрхсон байсан түүх бараг үгүй. Төр хуулийн захирагдана гэдэг бол Америкийн нэгдсэн улс шиг үндсэн хуулиараа төрийн хийж болох юмыг зааж төрийн эрх мэдлийг хязгаарласан нийгмийг хэлдэг. Хуулинд эрхийг нь тоочоод өгвөл төрийн эрх тэр хүрээнд хязгаарлагдана. Тэгвэл Америкийн нэгдсэн улсын үндсэн хууль нь хүний эрхийг тоочоогүй байдаг. Төр юунд оролцох ёстой вэ? Юунд оролцохгүй ёстой вэ гэдэг асуудлыг бол хуулиар маш нарийн тогтоож өгдөг асуудал. Эрх зүйн дэсний хамгийн чухал зарчимдаа хүний эрхийг дистратагаар бүгдийг нь хуульчлах тухай биш. Хүний эрх өөрөө яаж өргөжин тэлж болох тухай хуульчилдаг. Харин төрийн эрх мэдлийг бүр нарийн бөгөөд дистратагаар хуульчилж өгч хааж өгчдөг. Яг энэ үүднээсээ иргэнд хуулиар хориглосноос бусад зөвшөөрөгддөг. Төр зөвшөөрснөөс бусад хориглогддог гэдэг энэ зарчим өөрөө үйлчлэхийг шаардаж байна. Хязгаартай зүйлийг тоочж болдог. Харин хязгааргүй зүйлийг тоочих аргагүй. Тэгвэл төрийн эрх мэдэл хязгаартай, харин хүний эрх хязгааргүй. Иргэний эрхчлөг максимум гэж те хамгийн байж болох хувьд нь тэлнэ. Төрийн эрх мэдлийг минимум гэж хамгийн бага байж хувьд нь хязгаарлана гэж. Юугаар хязгаарлах юм бэ гэхээр төрийг хүний эрхээр хязгаарлаж байгаа. Хязгаарлаад дотор бас цул үлдээж болохгүй. Хязгаарлаж байгаа тодорхой хэмжээнд жижигхэн тэр зохистой хэмжээнд хүрэхээр тэрийг нь хуваарлана. Энэ нь хууль тогтоох, энэ нь гүйцэтгэх, энэ нь шүүх гэж. Энэ зарчмыг л хэлдэг. Тэгээ мэдээж хэрэг энэ бизнес эрхлэгчдэд ийм зарчим бий болж байгаа нөхцөлд хамгийн таатай бизнес эрхлэлтийн орчин өөрөө үүсдэг. Бизнес эрхлэлтийн орчин үүснүүд нь баялаг бүтээх боломж бий болно гэсэн. Баялаг бүтээх боломж бий болно гэдэг нь нөгөөтэйгөө тэр бүтээгдэж байгаа баялагаар нийгэмд хэрэгтэй олон зүйлүүдийг хүмүүс өөрсдөө сайн дураар хийх боломжтой үүснэ гэсэн. Тэгээд өөрсдийгөө би бол хуулийг дээдлэгч гэж хэлдэг хүмүүсийн хэлдэг зүйл нь хууль гэдэг зүйлийн үндсэн үүрэг бол нийгмийг эмх чурамтай байлгахад оршино гэдэг. Зүйтэй. Ямар ч хүн эмх чурамтай сайхан нийгэмд амьдрал таатай. Ямар л эрүүл ухаантай хүн хөл толгойн мэддэхгүй ирээлцсэн нийгэмд амьдрахыг хүсэх байдаг. Хувь хүний хөгжил дэвшил, улс орны ирээдүйн сайхан өнгө төрх, амьдралдаа хариуцлагатай хандаж, хуулинд болон төрд хяналт тавьж чаддаг, төрийг өөрийнхөө сайн сайхны төлөө үйлчлүүлж чаддаг иргэд эрх зүйт ёс ноёрхсон тэрхүү нийгэм бид бүгдэд ойрхон байна. Дараагийн дугаараар татвар төрийн оролцоо хэмээх сэдвээр ярилцах болно. Баярлалаа.